Сайн байцгаана уу ингээ та бүхэнтэйгээ өнөөдөр бас аж аргалтай гэр бүлийн үндэс гэмиг сургалтын хэсгээс хуваалцах гэж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд мэдээж бас баг нас руугаа очив. Би баг бахта тэр яг л тэр балчиг насн дээр хамгийн их сэтгэлийн ингээд өвдөгдөг байсан тэр нөхцөл байдал бол аав ээж хоёр минь хоорондоо маргах асуудал. Тэр үед маш их тавгуудаж амар тайван босгоо. Тэр үед мэдээж миний хүсдэг байсан зүйл юу гэхээр марууч чихэр боо мэдээж хүсдэг юм. Тэр үед яг юу хүсдэг байсан бэ гэхээр аав ээж хоёрын минь аль нэг нь хин нэгэндээ буугаад өгчөөсэй гэдэг зүйлийг маш их хүсдэг. Тэгээд заримдаа ээж минь буугаад өгөхөд ээж минь ямар баатардаг юм бэ гэж бодсон. Нөгөөтэйгээр аав минь хаяа буугаад өгөхөд аав минь ямар баатарлаг юм бэ гэж бодсон. Гэвч өнөөдөр нийгэм дээр олон гэр бүлүүд бие биентэйгээ маргах үед хэн нэгнийхээ доор орохгүй төлөө их тэмцэж байгааг харагдаж байна. Яг үүндээ би энэнд буугаад өгчих юм бол нэгдүгээр насан туршдаа бууж өгч амьдрах юм шиг санагдав. Нөгөөтэйгээр би энэнд ялагдж байгаа мэт тэр үзэл бодлыг өөртөө тээдэг. Тийм учраас буулт хийж өгөх нь илүү ашигт. Амьдралыг илүү аз жаргалтай. Тэгмээс буулт хийж өгөх хоёр шалтгааныг би хэлээ. Нэгдүгээр та үр хөвгтдээ сайн өвөр дүүрэл болох юм. Үр хөвгтийнхээ сэтгэл зүрхийг амар тайван төгшөөргүй амьдруулах нь Монгол хөвгтийнхээ нүдэнд баатар нь байхын тулд та эхлээд буулт хийж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт та өөрөө өөрийнхөө тэр ирээдүйн тогтвортой амьдралын төлөө хэн нэгэн төгөж буулт хийж өгөх хэрэгтэй. Би нэгэн ахмад хүнээс асуусан байна. Таны гэр бүл өнөөдөр доктортой явж байгааг нь яг үндсэн яг юу вэ? Харин тэр нь хариултаа өгсөн байтлаа. Олон жилийн өмнө эхнэр дээр нэг маргаж ирсэн. Харин энэ үед маш том асуудал үүссэн. Харин эхнэр минь надад бууж өгсөн. Бууж өгсөн учраас би тэр өнөөдөр амьдарч байгааг хэлсэн. Тэр үед нөхөр нь өөрийгөө ялж байгаа мэт бодсон юм шиг. Харин өнөөдөр эхнэртэй л тэр гавьяа цолыг өгчмээр санагддаг. Эхнэр минь баатар мэт харагдаж байна. Тиймээс би та бүхэн нэг зүйлийг хэлээ. Аливаа маргаангүй гэр бүл гэж мэдээж байхгүй. Амьдралын янз бүрийн нөхцөл байдлаас болж маргаан бий болдог. Харин аль нэгэн төвлж буут гэж байна. Энэ бол таны гэр бүл аз жаргалтай амьдрах нэгэн үндэс болох юм аа. Баярлалаа та бүхэн.